Оройн дүргийн их музыкчтэй сайхан амарцгаа чинүү залуу зохион бүтээгчтэй энэ өрөөныхаа нэвтрүүлгийг эхэлье. Ерөнхий ивент итгэгч, шин бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Байко яндан гэдэг бүтээлийг төгөлдөр маань хийгээд ирсэн байна. За бүтээлээ санаагаа бүтээл болгоход ер нь хэр хүндрэлтэй тулгарв. Шийдэл нь заримдаа буруу байж таарсан. Тэгээд хайсны эцэст энэ зөв шийдэл олсон. За нэгдүгээр шатны шалгаруулалтад яг танилцуулж ирсэнээс арай өөр юм байна тийм үү? Одоо яг энэ хийгээд ирсэн бүтээл маань. Тий. Өөр. Юу нь болохгүй байсан болоод тэрийг жоох өөрчилч үү? Тэр нь болох тэр олон ялц бүхий яндан байгаа. Тэр нь болох тэр утаа сорох нь муу болчиход байгаа. Тийм болох тэрийг янзлаад шинэ болгосон. Ингээ харахаар яг энийг шууд ингээ тавих юм уу? Айлууд шууд ингээ ийм юм хэрэглэх юм уу? Ийм төмөр хэрэглэхгүй. Хар төмөр хөрх юм. Энэ болох тэр зүгээр үзүүлэн маягийн загвар нь Үзүүлэн одоо тэгээ шүүгчдийн дэмжлэг авах болов. Үзүүлэн хийгээд ирэхээр манай шүүгчид жоохон их шүүмжлэлтэй л хандаад байгаа да төгөлдрөө. Гэхдээ яг энэ загвараараа хийн. Зүгээр нөгөө нэг харуулхад амар гэж энэ дээдлийн авагддаг болгосон хаалга хийж өгсөн. Тэгвэл доторх бүтцийн сайн харуулахгүй бол их хүмүүс ойлгохгүй ш дөрүлж ингээл хар төмөр юм том юм аваад ирэхэр ч тийм доторх бүтцийг харуулах гэж загвар хийсэн л дээ. Тэрнээс их загварыг авчиж болно. Тэгэхээр төгөлдрийг 2011 оны залуу зохион бүтээгч уралдаанд оролцоход бас бэлтжижсэн гэж сонслоо л доо. Бас л яндан байсан гэхийн яагаад юу нь яг энэ утаатай холбоотой бүтээлүүдийг шийдлүүдийг хайдаг болсон бэ? Хизэнээс 3 жилийн өмнөөс манай дүү гадаа гарч утаатай газар байхаараа ханиалгаад идэх. Тэгэл за төгөлдөр маань үнэхээр мундаг ах байна. Дүүгийнхаа эрүүл мэндийн төлөө за зөвхөн дүүгийнхаа л ч хэлтгүү маш олон хүний эрүүл мэндийн төлөө энэ бүтээлийг сэдэж их олон жилийн өмнөөс бодож исэн юм байна штэ. Тэгээд одоо тэрийг гүйцэлдүүлээд бас биелүүлээд явж байна. Энэ бол бас том амжилт. Төгөлдөртөө баяр хүргэе. Одоо энэ бүтээл нь ямарч байсан тэнцвэлгүй дээ тий. Тэнцнэл гэж бодож байна. Хамгийн гол нь бүтээлээ сайн хамгаалаарай заа юу. Амжилт хүсье. Төгөлдрөө би яг одоо чамд төгөлдөр нэртэй чиний амьда зохион бүтээгчийг урьж гаргаж ирэх гэж байна. Нэг тайзан дээр 2 төгөлдөр байж болох юм уу? Болно. Ингээд тайзан дээр төгөлдрийг халуун алга ташландаар бүгд хамтдаа ухтаа авцгаая. Алга ташаарай. Алга даш. Зохион бүтээгч төгөлдөр 1-р шатнаас 2-р шат хүртэл манай залуу зохион бүтээгчд их идэвхтэй оролцсон. Яагаад би ингэж хэлж байна вэ гэхлээр багш нараас асууж лавлаг тодруулах зүйл. За манай сургалтуудад бас их идэвхтэй хамрагдсан тийм ээ. Тэгээ төгөлдөр одоо бүтээлээ танилцуулахад их зоригтой чанга дугаал танилцуулж 1-р шатанд манай бүтээл ингэж ярьсаар дууссан шүү дээ. Амдаа бүтэн сараа. За. Энэ шинэ янд нь болох тэр дундаа одоо дулааныг барьж төлш утаа тортгийг бууруулна. Одоо бас аюул багасгах нь жишээлбэл цогтой тортог нь гэр дээр бууж гал гарах аюултай учраас тэрийг багасгаж яндангийн дотор байгаа юм иймэрхүү сараалжтай. Эндээ одоо шүүлтүр маягийн одоо чулуун хөвөн гэдгийг оруулж өгснөөр одоо тортог эднэрийг шүүж өгнө. Хуучиндаа хэрэглэгддэг яндангаас 3.4 дахин халаах орчинг нэмэгдүүлсэн байна. Манай бүтээл нь болох тэр дотроо олон янз болно. Энэ хаалга нь. За төгөлдөр хоёлаа барьжий. Тэгээд энэ шиглээ харуулах хоёлаа. Дээрээс нь ингэж цэвэрлэхийн тулд энийга жилд 1 удаа ч юм уу хагас жилд 1 удаа цэвэрлэж болон гаргаж ирээд энэний хуучнаасаа давуу талтай нь юу гэхээр тортгийг илүү ихээр барина. Дулаан бас барина. Тэгээд шийдэл нь их зөв. Хуучин нь болох дээр дутагдал нь битүүмжлэл муутай угаартах гэрт тавих юм бол угаартах боломж магадлалтай байсан. Цэвэрлэхэд маш төвөгтэй. Хаалга онгойлголоо гэж бодоход тэр нь болох тэр хөөн өөдөөс нь салхинд цэвэлзээд буу хийсч магадгүй. Тийм бол. Харин одоогийн энэ бүтээл бол яг үлээ төгөлдрөө. Тэр нь болох тэр одоо тэн зурагт харагдаж байгаа болох тэр хавхлагыг нээж өгснөөр утаан дээшээ сорогдож сорох хүчээ авсны дараа хавхлага хаачна. Тэгээд хаагдсны дараа утаа маань сорогдсон учраас нүхнүүдээр явж тэгээд тортгон доошо тунж
үлдээ тэр үлдэнэ. Тэн дээр унсан тортгийг нь болохоор хөшүүргээр доош нь дарж энд үлдсэн нөгөө нэг хавлгаа доош нь дарж өгснөөр энэ тосгуур руу тортог маань унана. Тэгээд унсан тортгоо энэнгээр авч цэвэрлэнэ. Сэний бүх үйл ажиллагаа чи юуны үйл ажиллагааг үзүүллээ? Энэ нь болохоор утаа бууруулах, утаа тортгийг бууруулах яндан байна. Тэгээд энийг болохоор 7 хоногт дунджаар 500-аас 1 кг тортог энд үлдэхий. Тэгээд 100,000 айлд тавилаа гэж бодоход 7 хоногт бол 80 тонн тортгийг барихаар ингэж тооцоолсон байна. 100,000 айлд нэг иймийг тавьж өгснөөр шүү дээ тий. Тий. Зүг биз дээ. Эргэлзээг үзээ төгөлдрөө. Эргэлзээгүй. Эргэлзээгүй. За, шүүгчд бүтээл санааг сонирхохоор бол ирж тайзан дээр ирж сонирхож болно. Энэ доор байгаа. Энэ хавхлаг доошоо орсноор энд байгаа тортог нь энэ тосгуур руу унах байхгүй юу? Тэгээд тортгоо тосгуураар авчихна. Энэ хавхлагч чинь энд тулаад байна шүү дээ. Энэ зүгээр үү? Энээрээ. Энэ зүгээр. Энд цохиод нөгөө наалтсан тортгуудаа ийшээ цогж Өнөх учраас тий. 100 халаагүй байх үед нь шүү дээ. Хоолоогоо утаагаа шууд гаргаж байгаа байхгүй. Тэгээ халаа таталт ихсэн үед нь энэ хавхлагыг татснаар нөгөө одоо пишийн зуухны хоолоогоо улам урт тулгаж ийн гэсэн үг байхгүй. Тэгээд ирэхээр чи энэ үед болохоор энэ тулмааргүй л байгаа юм л да. Энийг бүрэн хааж нээж өгөх хэрэгтэй шүү дээ, тийм үстэй. Ерөнхий ивент тэтгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. За, Гамбач шүүгчээс асуулт. Гэрийн анд ер нь хөлж үзсэн үү? Үзээгүй. Гэрийн анд чинь ингээд дугуй ингээд дээшээ ихс байгаа шүү дээ тий. Тэрний хөө доош ундгүй шүү дээ. Ягаад ундгүй шүү дээ. Хандаа очиж зууралдаад ингээд тэрийг салахын зөндөө цогтөг шүү дээ. А гэтэл наа чин хөө барина гэж юм тий. Хөө барих нь барина. Гэхдээ цэвэрлэхэд маш хэцүү байхгүй. Наад олон ардур төмгөрийн завсраар орцсон хөөг чи яаж цэвэрлэх вэ? Чи доошоо унахгүй шүү дээ. Наад хөөнүү чин бүр оюун олон ардур байх юм бол тэн дээр ингээд шаваал нарийсэл байхаас биш доошоо ирдс унахгүй. Гэрийн андан хөөлгөнд бол маш их цогч ээж хөөгн доош нь унгааж байгаа шүү дээ. Гэтэл наа чин дотор бүр олон ард зуртай юм чин хөөгийн яг цогхгүй. А нөгөө талаас эхлээд шууд сорно гэж юм тий. Тэгээ халахлаар нь болчихно гэж. Утаа тортогч хизээ гардаг вэ гэхлээр яг эхлээд тэр халаагүй үедээ л гардаг байхгүй. Нэгэнт халаад шаталт нь ихсчих юм бол тэр чинь юу яах вэ? Бүрийн шаталт явагдаад утаа гарах нь багасчдаг ш тийм үст. Гал асах үедээ л утаа гардагаас асцсан хойно ядуу гардаггүй ш тийм. Тэр чи яг утаа гардаг үед нь наадах чи яг утаа барих үүргээ хөөд тортог барих үүргээ хийхгүй байгаа байхгүй. Гэтэ энийг бас хавхлага хааж иж явуулж болно. Тэгэхээр чи нөгөө соролт эхлээг байхад шууд сорч чадахгүй. Тийм учраас хавхлагаа нээж ягаад явуулчих гэж байгаа ш тийм. Надад бол зүгээр тиймэрхүү байдалтай харагдаад байна л да. Цэвэрлэхэд хэцүү байна. Яг хэрэгтэй үед нь утаагаа барихгүй байна гэсэн харагдаж. Хэрэгтэй үед нь утаагаа барихгүй гэдэг нь яг ямар шалтгаанаар хэлж байгаа юм бэ? Энэ бол ихэндээ байдаг. Хэдийд хар утаагаар юу дотор шаталт үүсдэг гэхээр ерөөсөл эхэллийн шаталт эхэлж байгаа юм шүү дээ. Зүгээр 100 халаад жигдэрсэн үед бол ерөөсөө тэр чинь цагаан утаа гарна шүү дээ. Туршиж үзээгүй юм уу? Туршиж үзээгүй. Цоо шинээрээ. Би бол энэ яндаг эхний 1-р шатанд ч гэсэн орж ирэхээрсэн ер нь бол тортог барина гэхээсээ илүүтэйгээр утаатаа цуг гарч байгаа дулааны алдагдал тийм ээ. Тэрийг ерөнхийд нь барих гэдэг нь пишин дээр байдгийн тэр худгийг ерөнхийдөө 100хан дээр авчирж гин гэж ойлгосон. Зүг тийм ээ төгөлдрөө. Тий. Эхлээд бол гэр халаахаар орж ирсэн шүү дээ. Би бол тэр утгаараа л энэ бүтээл гэж ойлгоод байгаа. Өөрөө чи яриа сая тортог барих тал руугаа ярьчихаар иймэрхүү үйл явдал Энэ бол тортог барина, дулаан барина аль аль нэг. Энэ тортог яаж барьж байгаа вэ гэхээр урт замаар явах хугацаанд тортог нь хөрөө доошоо унчин тэгэж бодвол Зүгээр юм яндангаар тортогч шууд пүнк гэж гарчдаг бол энэ яндангаар орох юм бол пүнк гарч амжихгүй ингэсээр гон дотор үлдчих واخгүй да. Зүү төгөл шүү дээ. Тэгээд ч одоо өнөөдөр явсараа төрөд үлдчихсэн дотор толгоо нэргээд гамшиг гэж яриад байгаа тэр зүйлийг шийдэх бас нэг бүтээл санаа тийм ээ. бас нэг оролдлого шүү дээ бүр болдгоо мах тий. Зүгээр сууж ихаар оролдлого бол байх хэрэгтэй шүү дээ. Бид нар өмнөх 1-р шатны нөгөө нэг энэ хүүхдийн юу ярьж ирсэн нэг ахаа шүүж үзлээ л дээ энэ дээрээс. Тэгээд анх бол утаар гарч байгаа дулааныг алдагдaltaгүй байлгах. Тэр ачид үлэг хвчэдийг нэмэгдүүлэх гэж орж ирсэн байна. Тэгээд одоо бол утаалаа барингаад тортгоо авъя. Тий. Тиймэрхүү болол явуулсан гэсэн байна. Сайдсан биш тий үйлдэл нэмэгдээл. Тэгээ яг зүгээр тортог дээр бол нэг их айхтар
аваад нэг унахгүй үстэй яг зүгээр тодорхой хэмжээгээр багасгах нь бол багасгах л баг. Тэгээ нөгөө нэг алдагдaltaгүй малдагдлгүй гэдэг чинь тэгэл шал өөр болоод яваад өглөө л дээ. Миний хувьд бол наач нэг тийм ашигт үеийн коэффициент яг ажиллуулахад бол хэцүү л дээ. Тэгээ чи наатаа өөрөө дуршаад ингээд бол чамд их л хэцүү юм аа гэдэг бүтээл харагдаад. Тэгээд дөрөв дутагдлаад тортог барьны дээр бол болохгүйг нь хэлчихлээ те. Дулаан ихээр чи наа чи за яг энэ дээр их зам туулаад энэ хаалга баг. Тэгэл ерөөс тэр дор хөрчих штэ наа чи ерөөс юм төмөр юм чи. Гэхдээ нөгөө нэг энэ түүхийн нүүрс төлдөг айлуудад болох тэр энэ хар утаа төлсний дараач гардаг штэ. Тэрийг нь бас барина. Халуун одоо их Ер нь бол хурдан шатал явагдвал хар утаа гарахгүй байхгүй юм. хурдан Хитэд хурдан харуултаа юу гардаг хэлэх төгөлдрөө? Төгөлдрөөс сууж байна. Хурдан Хөрөхгүй юм шүү. Төгөлдрөө. эндээ төмөр нь алжих дээрс баг хөрөхгүй хаа та. За дуршиж амжааг байна. Тэгээд дуршаад сайн болоод ирвэл тэгэл хойдон жил орох хэрэгтэй. Одоо бид нар төвчний дөрвөн жил шүү дээ. Дуршаад бид нар ажиллаж үзэх гэдэг шүү дээ. Ямар хэмжээний дортог гарч ийн, яаж ажиллаж ийн, татал соролт нь ямар байна. Үнэхээр ашигтуулын коэффициент нь өндөр болоод янагаас дулаан гарч ийн гэдэг нь яг харагдахгүй байгаа учраас миний ямар ч наадах оргилгүй ийгээд 2 айл тавиад дуршаад тэгээд сайхан видео бичлэгээр бичээд тэгээд аваад ирээ. За. Нэг улаан, нэг ногоон, додороос л шүүж бүхнийг шийднэ. Хизээж дууссан юм наадах. Энийг үү? Өчигдөр хийгээд өчигдөр дууссан. Чи урдын ямар ч миний мэдхийн 2 хувилбар энэний чи өмнө байгаа шүү дээ. Тий, 2 хөлбөр. За тэгэхээр наа чи бол ингээд хийгээд цаашаа туршаад яг яндан дээр тавьж үцхээр болохгүй юм гарч нэрийг шийдэхсээр л зөндөө байцаа гарна. Тэгээд наа чи энэ жилдээ амжихгүй дараа жилдээ л амжих зүйл болж байна заа. Дараа жилдээ л авч ирэхээс өөр арга байхгүй. Өмнө л хэлсэн шүү дээ уул бид нэр. Өмнө нь 2 туршилт байсан шүү дээ, тийм ээ? За тэгтээ шантрахгүй тийм ээ? За, амжилт хүсье төгөлдрөө. Туршилт хийгээгүй туршлах суугаагүй гээл тэнцээг. Туршлага болон суусан биз. Гэхдээ туршилт хийх чухал гэсэн гэлтэй. Чи юу гэж бодож чинь тэгвэл? Юу өгн бол тэнцэж эхлэх гэж бодсон. Тэгэл тэнцсэнгөө. Уул нь 2 жилийн өмнөөс л нэг ийм бүтээлтэд оролцъё гэж бодож исэн доо гэж ярьж исэн да. Манай төгөлдөр. Тэгэхээр одоо 2-3 сарын ажил биш чинь уул нь 2 жилийн турш бодож санаж явж исэн зүйл шүү дээ. Харин гэхдээ би бууж өгөхгүй. Тэгэл цаашаа дараа жил гэж оролцсон. Ажил ямар бүтээлээр оролцъё гэсэн төлөвлөгөө. Одоохондоо шийдээг бол. Та мата жоох эвгүй юм байна уу яаж вэ? Зүгээрээ. Амжилт хүсье. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Ингээд Сэлэнг аймгаас оролцож байгаа амар жаргал зохион бүтээгчийг тайзан дээр халуун алга дашлан доор угтан авцгаая. За сайн байцгаана уу? Сэлэнгээс хизээ ирвэ? Өнөөдөр өглөө. Богоноос буугаа шууд наашаа ирсэн. За Энэ жилийн ер нь зохион бүтээгч дандаа тийм завгүй байгаа тий. Ирээл шууд нэвтрүүлэгт орно. Шуурхай. Өөр монголчууд онгоцоор буугаал шууд орсон. Өөрөөх нь автобусаас буугаал шууд нэвтрүүлэгт ороод Сэлэнгийнх маань гэсэн өглөө богоноос буугаал шууд нэвтрүүлэгт ороод сэтгэл ямар вэ? Сэтгэл зүг гоё ээ нөө. Нэгдүгээр шатыг авсан шүү дээ тий. Одоо хоёроод авчих юм бол гуравтаа өрсөлдөх гээд шүү дээ. Сайхан байна уу? сайхан бай. 3-таа өрсөлдөх гээд нь шүү дээ. Сэтгэл өндрийн тэгээд бүтээл амжилттай тайлбарлажил. Тэгээд амжилттай бол хийсэн. ахаа өөрснөө хэмжээнд цайс. Хоёрдугаар шат маань нэгээс онцлог нь мөрөөдлөө бид нар биелүүлсэн. Хийсэн 100% ажил нь тэр бүгдээ танилцуулна 3 минутын хугацаанд амжилт хүсье. За баярлалаа. За манай эхний бүтээл бол зөөврийн хязгаа. Энэ маань болохоор зөөврийн болон хөдөө орон нутгаар аялах гэдгийг утгаараа авсаархан гэдгээр юм байгаа. Энэ маань болохоор бүх хүний хэрэгцээнд нийцсэн альж газар аваад явах боломжтой 1-3 метрийн хэмжээнд сунах ийм бүтээл байгаа. За баахан кардинууд тайлж байгаа л
Хатхан дээр. Бүр нэг баахан ундаасгаац юм хатаачих юм юу вэ мөг. Хатаах юм уу? Хатаах юм одоохондоо байхгүй. Энэ маань 1-3 метрийн урттай сундаг. Тэгээд өөрийн хүссэн хэмжээндээ сунгачаад энэ түгжээ хийх боломжтой. Тэр үед энэ татагдах боломжгүй. Тэгээд тэр хүссэн хэмжээндээ энэ оглуурахтай. Балкон дээр тавьчаад хураачиж болох юм шүү. Энэ одоо хэдэн метр сунгах вэ? Бүгдээрээ сунгадгүй. 3 метр сунах боломжтой. Давхар хамт эргүүлэх юм уу те? Шууд татлахгүй юм уу те? Энд эргүүлээд байгаа юм бэ шүү дээ. Бид нар хийж явах явцдаа маш мэдээж олон судалгаа үр дүн хийсний утсаас бид нар энийгээ цааш нь төвшүүлээд цаашдаа хийхдээ энийгээ одоо нөгөө нэг өөрийнхөө заавал ингээд тахааргүй өөрийнхөө хүссэн хэмжээнд очичоод хоёр талаас бариад ингээд татхад нөгөө нэг тоос соргочны залгуур шиг зив болох юм шүү дээ. зогсох боломжтой. Одоо тэгээ мөгийн утгаар чинь томилт мөлтөрөө уцаагаад ингээд 50 гут ингээд барай зогсчих юм ингээд. Бид хоёр байнга томилтоор явдсан шүү дээ. Энийгээ суурлуулна. Үүлгэх юм байна тийм үү? За. Хоёр бол ингээд явж байгаа юм тий. Ийм болсон ба. Хувцаа чинь төгөлдрөө. Мэдхгүй би үлээгээгүй шүү дээ. Үлээгээгүй. Энэ маань нийтдээ 9 метрийн урттай 9 метрийн уртыг 3 тасалгаа болгож энэ богинохон хэмжээнд олон хувцас хатаахаар ийм илүү давуу талтай. Энэ маань хувцаад хатаачаад буцаагаад аваад орох боломжтой авсаархан болохоор илжирч ялжирч муудна гэсэн тийм асуудал байхгүй. Тэгээд энэ санаанаасаа бид нар үндэслэн бас үлгүүр хийсэн байгаа. Энэ үлгүүрийг чи лодоор авсал шүүгч томилтоор явахаар авч яваад костюм бижиг хөлнгээд иймэр нэг төр шатна. Одоо костюмыг үлгий. Энэ өөрийнхөө хүссэн бас хэмжээгээр гаргана. Энэ түгжээтэй хэрвээ нэгийг гаргыг бол энийгээ оруулаад түгжих боломжтой. 3-ыг гаргыг бол түгжээгээ энэ оруулахтаа оруулаад энээс ингэж гаргах боломжтой. Одоо энэ дотроос нийтдээ хэдэн үлгэр гарах вэ? 3. Хүмүүс костюм бижигуудаа үлгэнэ гэж байна шүү дээ. Энэ ихсэх тусмаа энэний одоо эзлэггүй ихсэн гэсэн юм. Манай лодоор авсан шүүгч ер нь бас мөнгөө хэмнээд яг юм үлгүүртэй буудалд ордгоо шүү дээ. Тэгээд үлгүүр авч явъя гэдэг байгаа байхгүй. Тий. Материал тайлбарлаж. Энэ материал нь болохоор сантехникийн нөгөө нэг юу? Сантехникийн хуванцар хоолоогоор хийсэн. Тэгээд энэ түгжээг нь болохоор бид нөгөө нэг хөнгөн цагаанаар нөгөө нэг турбан дээр тавьчихж хагаад ингээд түгжээж өгсөн. Тэгээд эдгээр нь болохоор зүгээр даваа материалууд. Тэгээд одоо энд олон болох тусмаа энэ радиусын ихсэн гэсэн шүү дээ. Тэгээд бид нэр зүгээр ихэндээ зүгээр ингээд хийгээд үзээ. Одоо энэ болохоор эхний 27 он. Тэгээд нэг нь болохоор ингээд байгаа нэг ийм үлгүүр. Энийний бас давуу тал нь болохоор үлгүүр болохоос гадна энэ чинь оглуур оруулаад энийгээ бас тогтоогоод бас хитс болох боломжтой. Одоо бүтээл маань ингээд бодит болцсон юм шүү дээ. Тэгэхээр тооцоол маань бас адилхан амьдралд арай ойр авах хэрэгтэй. Жишээ нь энэ одоо хатаагур маань хэдэн килограмм даах ёстой вэ гэх мэтлэнгээр ямар тооцоол байх ёстой вэ? Энэ дээр ямар нэгэн тоо бас бодох шаардлагатай байх л та. Ямар тоо бодох ёстой юм төшөө? Одоо би бол бодож байна. Лодоор авсан багшийн мөрний хэмжээ бол одоо энэ үлгүүрний хэмжээтэй яг таарах хэмжээтэй байна ингээл харж л байна л да. Гүү бах энэ арай нарийнх юм шүү. Биш. Өргөнөн. Эндээс үлгэн үстэй. Биш пижака дээрээс нүдгэн штэ. Пижака энэ дээрээс нүдгэн. Энэ бол зүгээр өмднийх. Чамаас арай жоохон бакун зориулсан юм төгөлдрөө. Шварценеггер тий. Рэмбо Сталлоне энэ ярьцмэр болоод шүү дээ. За, бүтээл танилцуулаад дуслаа. Бид энэ ч түгжээ оруулж өгснөөрөө энэ ч ямар ч хідэн ч хувц тавьсан энэ татагдахгүй доош унжихгүй гэдгээрээ энэ ч түгжээ оруулж өгсөн. Цаашдаа өргөжлүүлэхдээ энийга зөвхөн ийм оруулахтай биш голоороо иргэдэг биш энэ тоос сорогч залгуур шиг ийм байх боломжтой гэж үзэж байгаа. Татаад хураах бол жоохон татаа тавьчих тээ. За. Гэхдээ чи татахтаа өрөөд ирэх нэс наашаа. Тэр их хөвж байгаа хоолоо маань их гөлгөр байх хэрэгтэй л те. Тэгэхгүй энэ дээр үрэлт үүсгээд байвал энэ утас маань бага багаар ингээд
илэгдэн л дээ, илэгдээд тэрүүгээр яг дасар гэсэн үг л дээ. Ямар нэгэн зүйл яг хөглөр яг энэ хоёр тулгуур дээрээ их ачаал ирж байгаа учраас. Тэрнээс биш яг утасныхын тооцоог бол тэр болгоныг хийх бүр хүн дээр сэтгээд байх шаардлага байхгүй л дээ. Учир нь юу вэ гэхлээр чинь зөөврөх штэ. Биднээс тэ гэртээ нэг хүнд күртэг уугаа тавьчихгүй. Орныхоо бүтээдгээ уугаа түлхэхгүй учраас магадгүй зөөврөгийн тухтаараа би яг хөглөр ойр зүрийн цамц тэ. Тиймэрхүү хөнгөн зүйлүүлэх учраас тэрэн дээр бол нэг хайхтар тийм хөндрүүлээд их шаардлага байхгүй. Харин гол нь юу вэ гэхлээр ихвж байгаа тохиолдолд, сунж байгаа, ахиж байгаа тохиолдолд тэр утсаа ерөөсөө өөрөхгүй байх. Үрэлтийн багасаж өгөх шаардлагатай. Тийм учраас тэн дээр нь яг хөглөр ийм хуванцар неолон гэдэг материал байдаг л да. Үрэлтийг багасгахтай. Тэргээр яг хөглөр гүйдэг дан хийдэг байхгүй. Тэгээ шайрыг заавал тавих шаардлагагүй. Шууд тэр хөө неолон гэдэг материалыг тавиад гүйдэгчж болдог. Тэн дээр гүйж байгаа зүйл үрэлт багтаагаар ингээ гүйдэг байгаа. Тэгээ тийм зүйлийг яг тэр хоолон дээр нь хийчихсэн. Тэгвэл их гоё болно шүү. Метр эдэн штэ тэрэн шиг ингээд хэдэн метр гарч байгаа нь энд ингээд харагддаг. Тэгээ энэ бүтээлэж дуусчаа бодож олсон. Тэгээд тийм байж болох юм болоо гэд. Тэр нь тэгтээ тоогоор штэ 2 цамц 3 хүнд энэ гэж гардаг те. Одоо бүтээлээ та сайжруулахад ингээд шууд тоос сорогчдоос татаа тавьчих гэж штэ. Гэтэл чин тэр механизм ингээд нэмэгдээл хин тэгэхээр танаа бүтээлч яг томроод байна штэ. Тэгэхээр юмыг сайжруулах чинь гээд бас тэрийг нүсэр болгож болохгүй байна. Хялбархаа авсаархан болно штэ. Тэгэхээр тэр механизм нэмэхлээр танаа бүтээгдэхүүний үн бас нэмэгдээл эхэлнэ шүү дээ. Тэгэхээр хялбархан байх хэрэгтэй. Альчааны тэнцвэрийн тал дээр ямар ах вэ? Одоо 3 байгаа шүү дээ. 3 хэцнийг нэг дээр юм тогтчул яах вэ? Энэ хоёр одоо утаснуудын дотор яаж бүтлэх гэж байна? Тэгэл энэ голоос холболттойгаа энэ дотор нэг гол байгаа шүү дээ. Тий. Тэрнээс холболттой яг ижлэх нэг гол дээр байгаа юм тий 3 л. Энэний гол дээр энэ таглаа нөгөө балны артлын уртлын таглааг ард нь хийгээд балны таглааг эргүүлэхэд бал өөрөө давхар эргэдэг шиг бид нар энэ дотор гол дээр энэ голыг байрлуулад энд нь одоо 3 санжийн мод байлаа гэхэд 1.5-ын цоолоод тэгээд энийгээ байрлуулад тэгээд нөхөлж өгөөд эдэн шиг адилхан. Сунгахын тулд чихийг заавал эргүүлэх шаардлагатай юу? Одоохондоо л тэгжээс маа тэгээд нөгөө тоос авигчны юугаар нэг ингээд татдаг байж болох. Харин сая энэ Ганбат хэллээ шүү дээ тийм ээ. Тийм хийхэр их том болчихноо, овор ихтэй болчихноо гэдэг. Шууд энэ байдлаараа хийгээд жоохон манилтаа хийчихвэл зүгээр юм шүү. Энд чинь сая сунгаж өгөхийн тулд тэр жижиг юмыг зөндөө бол эргүүлж шүү дээ тийм ээ. 3 метр гараа сунгахад жоох энэ хэвээр нь хөнгөвчлөөд хурдан эргэдэг болгочвол зүгээр юм шүү л гэсэн санал байна. Жин юу болоо? Жин нь үү? 1 кг 230 г байлуу. Тэгээ үлгүүр нийдэ жин. Килограмм орчимтай л байх шүү дээ. Надад бол зүгээр энэ үлгүүрийн биш аа юу килограмм ч хүрэхгүй юм байна. Хийцэх юм уу да тий. Энэ хийцийг нь бол сайжруулаад яхад бол болно л доо. А зүгээр надад үлгүүрч бол ерөөс ямар ч утгаалга. Надад үлгүүр ерөөс ийм хэрэг байхгүй. Яа тэгвэл ийм хүн жинтэй би юм уу ийм нүсэр юм би авч яваад ерөөс утгахгүй байхгүй. А зүгээр яг эрдийн хөнгөө үлгэрүүд үүдэн шүү дээ. Тэр үед зүгээр хим цэвэрлэгийн үүдэх чинь бүр хөнгөх юм байгаа шүү дээ. А тэрний зүгээр нэг чихийн нугалдгал болчих юм бол тэгэл болоо шүү дээ. Зүгээр тэр нь л жоохон овор яагаад гэдэг бас. Тэрнээс биш наад үлгэрч бол ерөөс явцсгүй юм байна. А энийг л сайн хөгжүүл цаа. Энийг л их хөнгөн авсаархан тэгээд нэг хамгийн гол нь гүйлтийн үед сая хэллээ шүү дээ. Брюк өмд үлгдэг хэсэг нь бол хитрхийн нарийнхан байна. Тэгэхээр бас тэр наагаар чинь тэр хэр баргийн өмд багтаж орохгүй л харагдаад байна л дээ. Тэгээд доотлол өмд үлгдэг хэсгийн брюк багтахаар өргөн хийхээр дээдл нь бүр өргөн болчих гээд байгаа юм. Тийм ээ. Миний брюк бол бүгд бүгдээр л арай өөрөөр бүтцийг өөрчлөх юм уу эсвэл яг энэ байдлаараа бол нэг л тохиромжгүй л харагдаад байна. Төгөлдрийнх бол олдгүй би бол мэдчихэв тий. Дандаа хип хоп өргөмтэй. Яг одоогийн энэ хийц нь бол яг хийцэнд бол ер нь бол тохиромжгүй хийцэн үү. Ялангуяа тэр холболтын хэсгүүд нь шүү дээ. Энэ өөрөө та нар хийж байхдаа анзаарсан баг те. Яг хүссэн газар зангилагдахад нэгдүгээртэй маш хэцүү байсан баг. Нэг зангичхад л хэмжээ нь алдагддаг. Одоо та нар эргээд 3 утсыг зэрэг ороож хахад нэг нь хөвөрдөөд байх жишээтэй тиймнүүд байгаа. Магадгүй энийг бат бөх гэдгээр нь энийг сонгоцсон байгаа л гэж бодож байна л да. Энэ дээр магадгүй өөр материал хайх асуудал гарч магадгүй. Нэгдүгээр за яг хийц хийж байгаа материал дээр тийм асуудал үүсч магадгүй гэж бодож байна. А чойжлагч нар угаасаа энэ жолооны юу гэдэг штэ чойжлагчуд гэдэг штэ бүсний нэг татаа дардаг. Эдний хийцүүд ерөнхийдөө бас харьцуулж харах хэрэгтэй л дээ. Тэг хитцэн дээр тэр бас их хүндрэлтэй. Магадгүй юу штэ хитцэн дээр ингээд чи юма тоглоо. Огцон ачаал өгцөн байж болно тий. Жолооны бүс энэ чойжлагчуд чинь дандаа нэг тал руугаа гацдаг.
эргүүл сөгснөхийн дараа ингэхээр эргүүл алдчихдаг байхгүй. Тэгэхээр тийм юмнууд ус. Тэгэхээр чойжлагч дээр зүгээр саяны чи дээр юу энэ тэрийг бол тоосорч нь юу гэдэг юм л да. Уц татчихаа. Тэд нар чинь дандаа тийм нэг сул явсныхаа дараа татдаг. Тэгэхээр хизэнд бол тэр жоохон цохимжгүй шүү. Одоо энэ ганц нөхөр нэг гिचтэй сая энд онгойлгож байгаа халаа л да. Тэгээ энэ хэсгээр ингээд овоороод тий зарим нь хажууд шав. Зүгээр энийг сая энэ балдоотас өгч ийл тэр зүгээр иймэрхүү маягийн гаргаад. Гэхдээ энэ орогдож байгаа ороодсон яг нэг орогдохдоо ганц ороохоор юм уу? Одоо та нар машины либот гэдгийг харсан бол яг доотлох нь их гэж байгаа суурь нь ингээд жигтгэн ороосон бас тий. Яг энэ дээрээс эхлүүлээл энэ хүртэл явж дуусаал тэгээд ингээд. Яг тэгж болох нь болохгүй нь үзэхгүй юу? Тэгээ сая одоо яагаад али болоод байгааг гол утсан юм шүү дээ. Нэг нь хит ороодсон, нэг нь хит ороо. Ер нь одоо энэ охтууд бол ойлгомжтой тий ховц сатаах энэ бас гэрийн одоо энэ бас эмнэлэг зэслэх ажилтай холбоотой бүтээл хийж байна. Өөрөө бол гэрийн бол бас ажилсаг залуу үз. Тийм үү? Тийм. Угаах нь угаагаа хатаах нь хатаа штэ. Зөв. Ер нь ямар үүрэг оролцоотой бүтээл дээр оролцсон? Охтууд нь санаагаа гаргаад чи бүгдийг хийцэн тийм ээ? Би болохоор тэр гол тулгуур юуг нь хийж өгсөн. За нууц иш бол одоо энэ бүтээлд юуны одоо хэсэг деталь гэдэг юм уу үед анги орсон байна вэ? Энэ бол өөрөө хөнгөн цагаанаар хийгдсэн. Энэ бол угаасаа зүгээр хийгдсэн байгаа. За ойлголоо. За ингээд шүүгчдийн үнэлгээ гэрлээр гарч 3 дугаар шатанд зөөврийн хатаагуур хидэс үлгүр тэнцвгүй гэдэг шийдэгдэнэ. Ингээд гэрэл 1 ногоон 2 ногоон 3 ногоон баяр хүргэе. За баярлалаа болоод шүгч яг зангасан гараа бол буцаахгүй зүг штэ. Зангасан л зангас те. Хаваас хатуу шүү өнөдөр. За ганц баярлалаа. Бодоход ингээд дутуу хийсэн мэсэн юм байгаа юу? Дотор нэг илүү ингээд ийм нэг бас нэг шийдэл үйсэн дээ тэрийгээ дутууд болчлаа даа гэд. Байлгүй яах вэ? Тэгээд тэгтээ яах вэ? Тэгтээ энэ завшааныг ашиглаад бид нэр тусал тэмцэн сургуулийн баасан цолон захиралтай 3 дугаар жилийн хамт олонд болон аав ээж зураг хөдөлмөрийн багш гамтлагчтай маш их баярлалаа гэж хэлмээр байна. Мэдээж бидний энэ ганцхан бидний хөдөлмөр биш бид бүгдийн хамтын хөдөлмөр болохоор маш их баяртай. Тэгээд та бүхэндээ баярлалаа гэж хэлье. Уншвал ухаан тэлдэг гэдэг. Тэгэхээр одоо Азийн улс орнуудын хөгжлийн түүхийг өгүүлсэн гайхамшиг хэмээхийн номыг та эддээ бэлгэлэх гэж байна. За энэ номон дээр хувь хүний одоо үүрэг оролцоотойгоор хувь хүний хичээл зүтгэлийн үр дүнд улс орон яаж хөгжиж болдгийм бэ гэдэг жишээнүүдийг энд өгүүлсэн байгаа. Энэ номыг уншаад бас оюуныхаа царайг тэлээрэй. Амжилт хүсье. За баярлалаа. Ерөнхий ивент тэтгэгч шинэ бүтээл шилдэг санаа шийдлийг дэмжин хөгжүүлэгч Newcom Group. Бүтээгч залуусыг дэмжигч, үндэсний шилдэг үйлдвэрлэгч Монгол Базальт компани. Залуу зохион бүтээгчдийн аяллаа хөтөж New Жуулчин тур компани. Санаагаараа жигүрлээ. Шилдэг бүхнийг нэхийг хүснэ. Гэрэлт мөрөөдөлтэй залуус яа. Нэгэн хүсэлдээ хөтлөнө. Сайхан бүхэн ойрхон байна. Сансан бүхний хийсэр байна.